Эгшиг жирэлэх ба гээгүүлэгч гэх нөхцөл. За хамтдаа дөрмөө уншицгаая. Үйл үгийн язгуур Д мөн Т-гэр төгссөн бол Э жиргэлнэ гэдэг дүрм байгаа. За өмнөх хичээлдээ бүгдээрээ үйл үгийн язгуурыг хэрхэн олох тухай үзэж байсан тийм ээ. За үйл үгийн язгуурыг хэрхэн олдог вэ? Яг үнэ. Үйл үгийн төгсгөлд байх энийг нь хаснараа язгуур маань гарч ирдэг тийм үү? За багш нь энэ дээр дөрвөн жишээ бэлдэж өгсөн байна. Бүгдээр хамт уншъя. Arbeiten ажиллах гэдэг үйл өгчин, warten хүлээх, finden олох, reden ярих гэдэг үйл өгнүүд маань байна. За энэ дээр бид төгсгөлд байх энийг нь хасаад язгуур маань тусдаа харагдаж байна тийм ээ. Язгуурнууд маань ямар гээгүүлэгчээр төгсөж өгсөн байна? Яг үнэ. Д мөн Т-гэр төгсөж өгсөн байна. Тэгвэл эдгээр үйл өгнүүд маань эзэн биеуд дээр хувирахдаа араасаа дандаа ээж эргэлж явна гэдэг дүрмчин байна. Бүгдээрээ яагаад юм бол ойлгох гээд үзцгээе. За тэр эрэхтэй ажилдаг гэдэг өгүүлбэрийг бүгдээрээ зохиоё. За тэр эрэхтэй гэдгийг бүгдээрээ эа гэж бичдэг тийм үү? Эа. За ажиллах гэдэг язгуур маань энд байж байгаа. Энийг бүгдээрээ бичье. Arbeit. За дөрмийн дагуу бол бид нэр Arbeit гэдэг язгуур дээр шууд Т-г залгаад өгчих ёстой, тийм ээ? Шууд Т-г залгаад өгчих гэсэн. Гэтэл энэ дэр нэг асуудал гараад ирж байгаа нь дуудлагын асуудал байх нь. Дуудлагын асуудал. За ямар асуудал юм бол бүгдээр харъя. Double T буюу 2 T-г ингэж бичсэн байгаа нөхцөлд дуудлаган дээр хэрхэн дууддаг вэ гэхээр 2 гээгүүлэгч хосоороо ингэж орж ирсэн байгаа нөхцөлд яг 1 T шиг дуудах шаардлагатай гэсэн үг. Жишээ нь үгэнд 2N давхцаад double N болоод ороод ирсэн нөхцөлд энийг бид нар яг 1N шиг дуудах ёстой байх нь. Үүн дээр нэмээд D болон T-гийн нийлбэр. За энэ хоёр үсэг маань давхцаад ороод ирсэн байх юм бол бүгдээрээ яг нэг Т уншиж байгаа юм шиг уншина гэсэн үг байна. Тэгвэл Arbeit хэдийгээр бид нэр хувиргаад Т-гээ залгаж өгсөн ч гэсэн яг нь Arbeit гэдэг байгаа маань бидний үйл өгний язгуур маань сонсогдоод байгаа гэсэн үг. Хувирсан мэдэгдэхгүй байгаа. Тийм байх нь. Тийм учраас бид нар энэ дээр яг нь дунд нь ээж эргэлж өгснөөрөө энэний дунд нь ээж эргэлж өгснөөрөө за Arbeit гэдэг байгаа маань язгуур маань хувирчихсан байгаа шүү. Т авчихсан байгаа шүү гэд Arbeitet болж сонсогдно гэсэн үг байна. Warten, finden, reden эдгээр маань бас яг ижилхэн энэ дөрмийн дагуу явагдана гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ хамтдаа энэ үйл үгийн Arbeiten гэдэг энэ үйл үгийн эзэн биеуд дээрээ хэрхэн хувирсан байгааг харцгаая. За эхний хэсэг их Arbeite язгуур дээр залгаж өгөх дүрмтэй тийм үү? За тэгэхээр энэ дээр ямар жишээний малга байна? Хоёр дахь нь du arbeitest. За үүн дээр мөн адил гэж хэрэглээд өгчихсөн байна тийм ээ. За хэдийгээр хос гээгүүлэгч биш ч гэсэн ээж эргэлж өгсөн явж байна тийм ээ. Arbeitest ингэснээрээ дуудахад илүү амархан болгож байгаа гэсэн үг. Дараагийнх нь arbeitet. Үүнийг бид нэр сая тайлбарласан. Дараагийнх нь wir arbeiten. За энэ бол яг дүрмээр явж байна тийм ээ. Үйл үгийн язгуур дээр en авах ёстой байдаг. Дараагийнх нь ihr arbeitet. За энэ саяны дуудлагын талаас гарч иж байгаа асуудлын улмаас ээж хэрэглэж байгаа хэсэг маань явж байна. Тийм ээ. Дараагийнх нь sie arbeiten. Энэ маань дүрмээр явж байгаа нь. За тэгвэл үйл үгийн язгуур D эсвэл T-гэр төгссөн тохиолдолд бид нар ээж эргэлнэ гэдэг дүрм маань ийм учиртай байна. За бүгдээрээ дараагийнхаа дүрм рүү орцгоё. Үйл үгийн язгуур S, double S, scharfes S, C-тер төгссөн бол du буюу чи эзэн бие дээр S-тэй төгсгөлийн S-ийг гэнэ гэдэг дүрм байна. Үйл өгнүүд уншицгаая. Tanzen бүжиглэх гэдэг үйл өгчин байна. За язгуур маань C-тер төгссөн явж байна тийм ээ. Дараагийн үйл үгийг харцгаая. Küssen.
үнсэх гэдэг үйл үг маань. За энэ маань double S-ээр төгссөн байна. Дараагийнх нь heißen. Heißen. Нэрлэгдэх гэдэг үйл үг чинь байгаа. За энэ маань scharfes S-ээр төгсч өгсөн байна, тийм ээ. За эдгээр үйл өгнүүд маань тэгвэл яах вэ гэхээр дүү дээр хувирж өгөхдөө араасаа S-тэй төгсгөл авдаг бол тэрний S-ийг нь хасаад зөвхөн Т залгаж өгнө гэсэн үг. За яагаад тэгж байгаа юм болоо? Küssen гэдэг дээр бүгдээрээ жишээ болгоод бичье. Чи үнсэж байна гэсэн өгүүлбэрийг зохиох гээд үзээ л та бүгдээрээ. Du. За küss гэдэг язгуураа бүгдээрээ бичих ёстой. Küss. За тэгээд S тэгээ бүгдээрээ залгачээ. За ямар харагч та нарт нэг үгэн дотор 3 S давхцаад ороод ирчихсэн. За ийм байж болохгүй улмаас бүгдээрээ яаж өгнө гэхээр энэ төгсгөлд байгаа S-тэй залгаж байгаа S-ийг нь хасч өгч байна. За double S дээр ийм шалтгааны улмаас байна. Тэгвэл S дээр яаж өгнө гэхээр хэрвээ S-ээр төгссөн үйл үг байгаа бол язгуур нь төгссөн байгаа бол S-тэйг залгах юм бол энэ S манд бас дуудагдах шаардлага болчихж байгаа. Өмнөх дүрмэн дээр гарч ирсэн тийм ээ. Хос гээгүүлэгч байгаа нөхцөлд яг нэг гээгүүлэгчд дуудагддаг гэсэн. Тэгвэл энэ S-тэйгийн энэ S маань угаасаа сонсогдохгүй гэсэн үг байна. Окей. За дараагийнх нь scharfes S. Scharfes S маань бас T-г араасаа авах юм бол мөн адил яах нь S маань сонсогдохгүй гэсэн үг. Дараагийнх нь Z байх юм бол мөн адил. C-гийн араас S дуудах га та нар оролдоод үзтээ. Болж байна уу? За хэцүү байгааз. Тэгэхээр C-гийн араас S маань бас дуудагдахгүй гэдэг шалтгаанаар авах шаардлагагүй байдаг байна гэсэн үг. Окей. За тэгэхээр энэ дөрвөн гээгүүлэгчээр төгссөн байгаа язгуур маань дүүдээр хувирхдаа S-тэйгийн S-ээ гэж өгөөд шууд Т залгадаг дүрмтэй байх нэ. Дүрмүүдээ ойлгосон байх гэж найдаж байна. Тэгэхээр бүгдээрээ танцна гэдэг үг нь хэрхэн эзэн биенүүдээр хувирсан байгааг бүгдээрээ нэг уншаад үзье. Эхнийх нь ich tanze. Ich tanze. Дараагийнх нь du tanzt. Du tanzt. Дараагийнх нь sie tanzt. Sie tanzt. Дараагийнх нь wir tanzen. Wir tanzen. Дараагийнх нь ihr tanzt. Ihr tanzt. Дараагийнх нь sie tanzen. Бид энд 6 үйл үгийг харж байна. Хамгийн эхний үйл үг маань arbeiten ажиллах, хоёр дахь нь antworten хариулах, гурав дахь нь reden ярих, дөрөв дахь нь heißen нэрлэгдэх, тав дахь нь reisen аялах, зургаа дахь нь küssen үнсэх гэдэг үйл өгнүүд байгаа. За эдгээр үйл өгнүүдийг бүгдээрээ дасгал ажил болгоод саяны дөрвийн дагуу өгүүлбэрүүдэд зохиогоод явах ёстой. За жаахан пауз авч агаад өөрөө бас хийх гээд оролдоод үзээрэй. За тэгвэл одоо бүгдээрээ эднэрийг хамт хуургаад явцгаая. Arbeiten гэдэг үйл үгийг бүгдээрээ эхлээд хуургахын тулд язгуураа олох ёстой. Arbeit. Arbeit гэдэг язгуурын төгсгөлийг нь бүгдээрээ харна. За тэгэр төгссөн байна тийм үү? Тэгвэл дөрмөө санах ёстой. Үйл үгийн язгуур D эсвэл T-гэр төгссөн тохиолдолд ээж эргэлнэ гэдэг дүрм. За энэ дүрмийн дагуу бүгдээрээ өгүүлбэрээ зохионо. Хамгийн эхнийх нь ich arbeite. Яг үнэ. Хоёр дахь нь du arbeitest. За бүгдээрээ одоо тэр эмэгтэй ажилдаг гэж хэлье. Тэр эмэгтэй ажилдаг. Sie arbeitet. Бид нар ажилдаг. Wir arbeiten. Та нар ажилдаг. Ihr arbeitet. Дараагийнх нь тэд нар ажилдаг. Sie arbeiten. Sehr gut. Antworten. Эхлээд бүгдээрээ язгуур олох ёстой тийм үү? За antworten гэдэг үгний язгуур antwort. Мөн адил T-гэр төгссөн байна. Дөрмөө бүгдээрээ хамт давтаад хэлье. Үйл үгийн язгуур D эсвэл T-гэр төгссөн тохиолдолд ээж эргэлнэ. За өгүүлбэрүүдээ орчуулад явъя. Би
хариулж байна. Ich antworte. Дараагийнх нь чи хариулж байна. Du antwortest. Дараагийнх нь тэр эрэхтэй хариулж байна. Er antwortet. Бид нар хариулж байна. Wir antworten. Дараагийнх нь та нар хариулж байна. Ihr antwortet. Sehr gut. Сүүлийнх нь тэд нар хариулж байна. Sie antworten. Sehr gut. 3 дахь үгийг харъя. Reden гэдэг үгэг маань. За язгуур маань red буюу dt явж байна тийм үү? Дөрмөд дагаад хэлээ. Үйл үгийн язгуур d эсвэл t-гээр төгссөн тохиолдолд ээж эргэлнэ. За агуулбараа зохионо. Би ярьж байна. Ich rede. Чи ярьж байна. Du redest. Тэр эмэгтэй ярьж байна. Sie redet. Бид нар ярьж байна. Wir reden. Та нар ярьж байна. Ihr redet. Тэд нар ярьж байна. Sie reden. Sehr gut. За дөрөвт үг рүүгээ бүгдээрээ оръё. Heißen гэдэг үйл үг чинь. Heißen. За heißen гэдэг үг маань нэрлэгдэх гэж орчуулж байгаа тийм үү? Нэрлэгдэх. Язгуур маань heiß. За жишээ нь намайг ану гэдэг, намайг болт гэдэг гэж хэлэхдээ бүгдээрээ heißen гэдэг үйл үгийг ашиглаж ярина гэсэн үг. Эхний өгүүлбэр нь ich heiße. За бүгдээрээ дүрмээ давтаад хэлээд хий тийм ээ. Scharfes S-ээр үйл үгийн язгуур төгссөн тохиолдолд du дээр st-гийн s-ийг нь гээж өгнө. Du heißt. За шууд t-гээ залгаад өгсөн байгаа тийм ээ. За тэр эмэгтэйг ану гэдэг гэж хэлэхдээ sie heißt Anno. Sie heißt Anno. Тэгэхээр дүүтэйгээ яг ижилхэн бичсэн байгааг бүгдээр харж байна тийм ээ. Wir heißen. За дараагийнх нь та нарыг тэр гэдэг гэж хэлэхдээ ihr heißt. За сүүлийнх нь sie heißen. Sehr gut. Дараагийн үйлбэр нь reisen гэдэг үйл үг маань байгаа. Reisen. За reisen гэдэг үйл үг маань аялах гэдэг үйл үг ч явж байгаа. Үйл үгийн язгуур s-ээр төгссөн байна. За тэгвэл бүгдээр ямар дүрмийг ашиглах вэ? Үйл үгийн язгуур s-ээр төгсөн нөхцөлд du дээр st-гийн s-ийг гээж өгнө. За өгүүлбэрээ зохиоцгоё. Би аялаж байна. Ich reise. Чи аялаж байна. Du reist. Дараагийнх нь тэр эрэхтэй аялаж байна. Er reist. Дараагийнх нь бид нар аялаж байна. Wir reisen. Дараагийнх нь та нар аялаж байна. Ihr reist. Сүүлийнх нь тэд нар аялаж байна. Sie reisen. Sehr gut. Дараагийн үйл үг маань küssen. Küssen буюу үнсэх гэдэг үйл үг чинь. За язгуур маань юугаар төгссөн байгааг та нар давтаж дуудаад дэвтэр дээр өөрсдөө ажиллаж үзээрэй. Мөн эзэн биед дээр үйл үг нь хэрхэн хуурсан байгааг бичнэ гэсэн үг байна. За ингээд танд амжилт хүсье. Дараагийн хичээл дээр уулзцгаая.